Сайн бацхан уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрах гэдэг. Би Европ сертификаттай хүний, амьтны, гэр орны, офисын энергийг ангаагч, зохиолч, майтар хүн байгаа. За өнөөдрийн бичлэгийг эхлэхээс өмнө тун удахгүй 4 сарын 25-нд Phoenix Academy 6-аас 14 насны 15-аас 18 насны хүүхдэд зориулсан ухамсарын талаарх, энергийн талаарх, бодлын хүчний талаарх 70 ухамсар хүн болгоны мэдэж байх ёстой мэдлгүүдийг хүүхдүүдэд багаас нь заах энэ сургалт маань эхлэж байгаа. Энэ сургалтыг би өөрөө хөтлөн явуулах болно. Хүүхдүүдтэй заагаад явах болно. Энэ сургалт маань 4 сарын 25-нд Монголын цагаар 18 цагт онлайнаар эхлэх гэж байна. 4 сарын 25-нд 20 цагт бид бол нэг гэдэг бясалгалын курс маань эхлэх гэж байна. Энэ бол дан бясалгалын курс байх болно. Ойролцоогоор 40 минут орчим бид нар бясалгах болно. Бясалгалаараа бол өөрийнхөө биетэй холбогдох, өөрийнхөө биеийг илүү их сайн мэдэрч эхлэх. За тэгээд цаашлаа дээд биеэ илүү их мэдэрч эхлэх. За өөрийгөө онцлож сурах, өөрийгөө анааж сурахаар арга техникүүд одоо суралцах энэ курс байгаа. За тэгээд мэдээж хэрэг бясалгалын курсээр дамжуулан би бас өөрийнхөө энергээр группийнхаа хүмүүстэй холбогдож ангаалтыг бас хийж өгөх болно. Өмнө нь бол би балармагчтай ярилцсан байгаа. Одоо миний сургалтанд суугаад энэ бясалгалын одоо курст маань суугаад өөрийгөө яаж ангаасан тийм группийнхаа энергитэй холбогдож одоо зааж өгсөн арга техникүүдийг маань маш сайн ашиглаж өөрийгөө ангааж сурсан одоо талаарх бичлэг тавигдсан байгаа. Тэр бичлэг маань үзээгүй байгаа бол энэ бичлэгийн доор бас тавьчих. Эхнээсээ одоо сургалтанд маань суусан хүмүүсүүд маань өөрийгөө ангааж сураад маш гайхалтай ангаалтуудыг өөр хийж эхэлсэн байгаа. Тийм болохоор та нар маань бас энэ сургалтуудад сууж бас өөрсдөө ангааж сурахыг хүсэж байх юм бол эмгүүгээр шүү. Тэгээ ямар нэгэн одоо эмчилгээ сувилгаа гэсэн зүйлгүүдгүйгээр өөрсдөө одоо гоё энергийн төвшөнд одоо маш олон төвшөнд нь бүрэн одоо ангаалтуудыг хийж сурах одоо энэ хүчирхэг хэрнээсээ энгийн аргуудыг суралцах боломжтой. 4 сарын 28-ны 2 дахь өдөр Монголын цагаар 19 цагт бид бол бурханлаг оршихуй сургалтын маань 5 дахь шат маань бас эхэлнэ. За энэ сургалтаар бол бясалгалтай холбоотой гэсэн байхаас гадна бас энэ мэдлгүүдийг олж авдаг. Өөр ямар ажлуудыг хийж байж хүн одоо өөрийнхөө ангаалтынхаа процессыг удаан авч явж одоо хадгалж сурдгийн тийм энерги хэрхэн одоо өндөр түвшинд нь хадгалж сурдгийн хэрхэн өндөр түвшинд аваачиж сурах уу өөр ямар ажлуудыг хийх хэрэгтэй байдаг уу гэсэн маш энэ чухал мэдлгүүдийг олж авсан. Бас мэдээж хэрэг энерги бодол тийм бодолтойгоо ажиллах өөрийнхөө дэд битгий холбогдох одоо маш чухал одоо мэдлгүүдийг олж авдаг. Одоо сургалт бясалгалтай холбогдсон ийм хавсарсан ийм гой сургалт болдог байгаа даа. Энэ сургалт маань 5 дахь шат маань одоо үргэлжлүүлж эхлэнэ. Удахгүй явагдаж эхлэх болно. Тэгээд энэ сургалтандаа бас хамрагдах хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол хамрагдаж болно. За тэгээд өмнөх 4 шатны сургалтыг бас нөхөж авч үзээд сургалтаа бас үргэлжлүүлэн явах хүсэлтэй хүмүүсүүд маань бас нөхөж авч одоо үзэж сонсож ойлголтоо авч өөрийнхөө ухамсар энергийг дэвшүүлэх боломжтой шүү. За өнөөдрийн бичлэгийн талаар би танартаа ярих гэсэн зүйл маань юу гэх юм бол өндөр энергиудээс ирсэн хүүхдүүд буюу одоо индиго, кристалл, рейнбоу гэдэг хүүхдүүд одоо манай дэлхий рүү сүүлийн жилүүдэд маш эрчтэйгээр маш олноороо төрж эхэлж байгаа. За тэгээ сүүлийн үедэд ч гэсэн бас маань одоо ээжнүүд маань бас өөрсдийнхөө юм өндөр энергиудээс ирсэн, өндөр хэмжээсүүдээс ирсэн хүүхдүүдийн над дээр бас дагуулan авчирч ирж бас энэ одоо сессионуудад орж одоо онцлогоонуудыг ангаалтуудыг бас хийж байна. Мэдээж хэрэг маш өндөр энергиудаас ирсэн хайрын амар амгалан тайван гоё орчноос ирсэн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээ манай энэ дэлхий гэдэг гариг дээр болохоор урдын хэмжээс ийм хуваагдал ихтэй муу сайн хоёрын ялгаа өндөртэй. За тэгээд нарийн ярих юм бол бүр муу нь маш их газар авчихсан байгаа. Хэцүү дэлхий дээр ирэхлээр манай дэлхий маань бол гайхамшигтай одоо үзэсгэлэнтэй дэлхий байгаа шүү дээ. Харин нийгэм маань буюу одоо нийгмийн хүн төрөлхтөн бүтээдэг хүн төрөлхтнийг одоо удирдах байдаг одоо сөрөг хүчнүүд буюу энэ чөтгөрийн хүчнүүд бол энэ дэлхийн энэ нийгмийг бол маш их харлуулсан байгаа. Ийм одоо дэлхийн ертөнцид одоо ийм өндөр хэмжээсээс ирсэн хүүхдүүд ирэхлээр одоо тэднэрт бол маш их хэцүү байдаг. Маш их ганцаардын мэдрэмжийг авдаг байгаа. Тэдний одоо ухамсар мэдрэмж маш өндөр байдаг болохоор бүх зүйлсүүдийг одоо ингээд маш өөр өнцгүүдээс хардаг, маш өөр өнцгүүдийг мэдэрдэг, одоо маш олон том асуултуудыг тавьдаг, маш тийм ухаантай хүүхдүүд байдаг. Тэгээд энэ хүүхдүүд одоо ийм орчинд төрөөд өсгөөд тэгээд ялангуяа одоо сургуулийн насанд эхлээд ингээд сургууль яваад эхлэхлээр ингээд маш хэцүү одоо орчинд орж тэр чинээгээр ингээд
маш их одоо стресс, депрессийн одоо хаалттай энерги рүү явж орж ийн л да өөрөөсөө ингээд тусгаарлаж байгаа. Одоо энэ гаднах ертөнцөөс яа төрнийхөө хүмүүсүүд нь ойлгохдохгүй байгаа мэдрэмж нь тэр хүмүүсүүдэд тэр хүүхдэд бол маш их ганцаардын мэдрэмжийг өгч байгаа байхгүй. Тэгэд тэр хүүхдэд маань болохоор зүн сав маш өндөртэй, маш их мэдрэмж өндөртэй. Тэгээд маш олон төрлийн хавьяас чадваруудтай юм сүнснүүд байдаг. За тэгээд энэ сүнснүүд маань бол мэдээж хэрэг өөрсдийнхөө юм онцгой чадваруудаа ашиглаж одоо өөрсдийн онцгой байдлуудаа алдалгүйгээр энэ онцгой байдлуудаа харин одоо энэ нийгэмд одоо бусдад энэ чадваруудаа зааж өгөх гэж ирсэн сүнснүүд байдаг. Тэгтэл энэ дэлхийд төрөнгүүд яадаг бол сургуульд ороод ирэнгүүт байдлыг нь алдагдуулах энэ нийгмийн дэг журам гэдэг нэрийн доор хүүхдүүдийн энэ чадваруудыг үгүй хийх ийм үйл явцууд эхэлдэг. Тэгээ энэ процесс руу орж эхлэхээр хүүхдүүд маань энэ хүүхдүүд аягүй тийм хүчтэй юм зоригтой хүүхдүүд байдаг болохоор бас аягүй их тийм эсэргүүцэлтэй одоо тулгардаг одоо эцэг хүүхдийн талаас ч юм уу тийм ээ сургууль дээрчдэр юм уу. За ингээд ирэнгүүт маш их үйл ажиллагаалцлууд одоо үүсэж эхэлдэг. Тэгээд над дээр ирсэн үйлчлүүлэгч өсвөр нас руу орж эхлэх гэж байгаа охинтой ажилласан л та. Тэр охин маань Монгол охин. Тэгээд Монголд бас Монгол сургуультай явж эхлээд одоо тэгээд надад бол харуулснаар бол сургуулийн орчин бол маш тийм бараа энергитэй газар байсан. Тэгээ ийм газар бол тийм хүүхдэд очих юм бол маш их одоо хэцүү байдал руу явж ордог байгаа даа ерөнхийдөө. Тэгээ ялангуяа одоо энэ сургуулийн орчин ерөнхийдөө бол нэг тийм хүүхдэд ээлтэй орчин бас биш байдаг байгаа даа. Маш олон хүүхдүүд ийм одоо зөв хүүхдүүд одоо сургуульд орохороо буруу хүүхдүүдтэй нийлснээр тийм буруу зам руу явж ордог шүү дээ. Буруу амьдралын хэв маяг руу, одоо зан чанарууд руу, тэ үйлдэлүүд рүү гэх мэтчлэн явж ордог. Ийм хүүхдүүд одоо маш олноороо төрж байгаа. Тэгээд эцэг эхүүд бас ойлгохгүй байгаа л да энэ хүүхдүүд маш өөр байгаад байгаа юм тэ. Үеийнхнүүдээс шал өөр байна. Ярьж байгаа зүйлүүд ингээд бүр миний амийг таглахаар одоо ухаантай одоо ухаантай ч гэх одоо зарим эцэг эхүүд хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Ийм сони юмнууд яриад байгаа юм гэдэг ч юм уу баг тийм. Ингэж нэг хүүхдүүдийг загнааж одоо хавчиж бараг те ингэх ёстой тийх ёстой гэдэг байдал руу шахаж оруулснаар тухайн хүүхд маань бүр илүү хаагдаж эхэлдэг. Уг нь энэ хүүхдүүдийг бол өөрөөсөө нь байлгаж одоо энэ хүүхдүүдээс бид нар одоо манай энэ дэлхийн нийгмээс суралцах хэрэгтэй болохоос биш энэ хүүхдүүд заах биш байхгүй юу? Энэ хүүхдүүд чинь баг маш өндөр хэмжээсээс ирсэн болохоор ухамсарын түвшин маш өндөр. Тэгээ авьяас чадваруудын хувьд бол маш юм онцгой юм чадваруудтай байдаг болохоор энэ хүүхдүүдийг хэрвээ бид нар одоо хаахгүй одоо хязгаарлахгүй байх юм бол одоо өөрөөсөө чөлөөтэй байлгаж чадах юм бол энэ хүүхдүүд ингээд гоё ингээд яг цэцэг шиг гоё дэлгэрч ирж чадах юм бол өөрөөсөө энэ одоо онцгой чадваруудаа бурлам нээгээд хөгжүүлээд ингээд хийхээр ирсэн ажилдаа ингээд хийгээд эхэлдэг байгаа да. Энд нь л одоо бид эцэг эхүүд ч юм уу те эргэн тойронд байгаа одоо хүмүүсүүд саад болохгүй л уг нь байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл нөгөө энэ дэлхийд маань одоо энэ нөгөө хүүхдүүд энэ ухамсарын эсрэг одоо ажилдаг болохоор энэ байдлуудыг бүр үгүй хийхийн тулд одоо бүр аппаратаараа энэ системээр ажиллаж байгаа. Тэгээ энийг одоо хүмүүсд ойлгох цаг ирсэн л дээ. Тэгээд ийм өндөр хэмжээсүүдийн одоо хүүхдүүд бол байгаад байгаа. Төрсөөр байгаа уламж цаашдаа илүү их төрөх болно. Энэ хүүхдүүд бол ингээд сургуульд явахыг хүсэхгүй бүр одоо ийм сэргүүцлийг эцэг эхтэй хүртэл зарлж шв. Тэгээ мэдээж хэрэг явахыг хүсэхгүй байгаа маань болоод мэдээж хэрэг тэнд таатай орчин биш байгаа даа. Тэнд эрэг сайхан зүйлүүд байхгүй байгаа болоод тэр шүү дээ. Тэгээд хэрэгтэй хэрэггүй юмудаар тархийг нь дүүргэж гэн мэдрэмжийг нь унтраах гэж үзэж гэн тийм ээ толгой хүний энэ тарих толгой одоо хэрэгтэй хэрэггүй баахан юмар ингэ дүүрэх тусам хүний мэдрэмж алдагдаж эхэлдэг байхгүй. Тэгтэл бид нар бол одоо мэдрэмжүүдээ өсгөх хэрэгтэй болохоос биш мэдрэмжүүдээ унгаах унтраах хаах гэж бидний амьдралын зорилго биш байхгүй юу. Хүн мэдрэмжээс салж эхлэх юм бол өөрөөсөө холдож эхэлнэ. Өөрөөсөө холдож ирсэн хүн маш их төөрч эхэлнэ. Төөрсөн хүн маань одоо тэгээ аз жаргалгүй байдлаар дүүрнэ гэсэн үг. Аз жаргалгүй хүн болвол тэгээ сүүлдээ олон жил явснаар бол өвчнүүдийн өөр уурхаа болно. Одоо ингээд эргэн тойрны харахад бол одоо маш их хорт хавдралтай хүмүүсүүдийн тоо ихсэж байна шүү дээ. Энд чинь юутай холбоотой вэ гэхлээр хүн одоо энэ хайрын энергиэс тасарсан, байгалийн энергиэс тасарсан байгааг нь л одоо тод жишээ илрэл байгаа. Тийм болохоор энэ хүүхдүүд бүгдээрээ өөрөөсөө гэсэн юм хүчрхэг агуу энергиудыг агуулж ирсэн, өөрөөсөө хийх ажлуудтай байдаг болохоор ийм хүүхдүүдтэй эцэг эхүүд ялангуяа өөрөөсөөхөө энэ одоо хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй. Одоо эргэн тойрноос одоо ийм хүүхдүүд рүү дайралтад маш их ирнэ штэ. Янз бүрийн одоо дүрстэйгээр
байдалтайгаар хүний төрхтөгөөр орж ирнэ. Тийм болохоор эцэг эхүүдийн одоо үүрэг бол энэ хүүхдүүдэд хамгаалах нэгт, хоёрт бол өөр өөрсдөө хөгжүүлж одоо энэ талаарх мэдлгүүдийг олж авч хүүхдийг ойлгох, сонсох, тэ хэрэгцээг нь сонсох, хэрэгтэй байгаа зүйлийг нь өгөх, одоо хүүхдүүдтэй болонгоёо одоо энэ тайван байдлыг одоо итгэх, одоо ээждээ итгэж болно шүү, ээж авдаа итгэж болно шүү гэдэг энэ итгэлцлийг төрүүлэх, одоо өөрийгөө аюулгүй гэсэн мэдрэмжийг нь хүүхдэд өгөх. Ингэх тусам энэ хүүхдүүд маань бол бүр илүү юм энэ таатай орчиндөө бол гой улам илүү хөгжөөд сурах зүйлүүдээ сураад тэгээ ерөнхийдөө бол астаа болоод энэ сургууль их сургуулиудын зүйлүүд бол хэрэггүй болж штэ. Яагаад гэвэл чат GPT гэдэг одоо энэ AI дээр бол бүх хэрэгтэй хэрэггүй одоо бүх мэдлэгүүд одоо ер нь байгаад байгаа болохоор тэгээ хүүхдүүд сурах шаардлагагүйгээр шахуу баг одоо ингээд интернетээр гар утснасаа ч юм уу те энэ YouTube интернетээс бүх хэрэгтэй зүйлүүдээ олж авах боломжтой болчихсон байгаа болохоор нэг талаасаа бас таатай юм амар болж байна. Нөгөө талаасаа бас хүмүүс маань бас хэд ихэн технологи руу бас явж орж одоо өөрийнхөө энэ органик хүн гэсэн байдал чанараа алдахгүй байх, балансаа алдахгүй байр сурах гэдэг чинь л одоо хүн төрөлхтний бидний одоо хамгийн том шалгуур болчиход байна л да. Тийм болохоор иймэрхүү хүүхдүүдтэй хүмүүсүүд байгаа бол те одоо янз бүрийн зөндөө олон мэдээлэлүүд байгаа шүү дээ энэ хүүхдүүдийн талаарх. Тэ энэ хүүхдүүд байдаг, маш ухаантай хүүхдүүд байдаг, маш мэдрэмж өндөртэй хүүхдүүд байдаг. За тэгээд энэ хүүхдүүд маш юм чадварлаг хүүхдүүд байдаг. Хэрвээ эцэг эхүүд нь саад болохгүй байх юм бол чадах юм бол шүү дээ. Тийм болохоор энэ хүүхдүүд одоо эхнээсээ ингээд энэ сургууль гэдэг зүйлийг хүсэхээ болж эхэлж байна, явахыг хүсэхгүй байна. Явж ирэхээр маш их одоо өөрчлөгдөж стресс депрессэнд орж ад жаргалгүй болж зан аашинд маш их өөрчлөлтүүд орж ирж байна гэдэг одоо ийм байдалтай эцэг эхүүд бас ирж байна л да. Сүүлд бас над дээр Европ ээж маань бас 19 настай одоо кристалл хүүхдээ бас авч ирсэн. Тэгээ энэ сүүсэнүүдийн сүүлд одоо хүүхдүүдтэй ажилласны дараагаар болоод бас жоохон сэтгэл маань бас хямарсан. Яагаад гэвэл бас миний одоо баг насыг маань бас санагдуулсан байгаа да. Би өөрөө бол бас кристалл хүүхд. Тэгээд багасаа бас юм болгоныг айгу өөрөөр хардаг, өөрөөр мэдэрдэг. Миний мэдрэмж айгу өндөр болохоор янз бүрийн энергиудыг мэдэрдэг. Тэгээд эргэн тойрон маань бас тэр чинийг намайг ойлгохгүй байгаа үед болохоор би юм ганцаардын мэдрэмж ордог, өөрийгөө хаахгүй байдлууд руу явж орж исэн. Тэгээд өөр хүүхдүүд маань ч гэсэн яг энэ одоо замаар явж байгаа гэдэг одоо энэ хуучин одоо дурсамжмаас сэтэрсэн. Тэр хүүхдүүдийг бас тий одоо өмнө нь бас дараагийн жилүүдэд одоо дараагийн амьдралууд нь ямар бас хэцүү өвтөр туршлагууд хүлээж байгаа вэ гэдгийг бас би өөрөө мэдэж байгаа болохоор бас нэг өдөр бас хөөрхөн хямраад авсан. Тэгээд харин бодохдоо бол миний одоо энэ хийж байгаа эхлүүлэх гээд байгаа энэ сургалт маань бол маш хэрэгтэй юм байна гэдгийг бол дахин болоод ингээд ухамсарлаж ойлгож одоо энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ сургалтаа одоо би өөрөө одоо зааж хүүхдүүдтэйг ажиллахаар одоо шийдсэн байгаа. Хүүхдүүдтэй эцэг эхүүд маань байх юм бол тэ энэ сургалтанд одоо заавал явуулаарай. Энэ хүүхдүүдэд энэ одоо чухал мэдгүүдийг багаас нь одоо өөрсдөө хинбэ гэдгийг нь ойлгуулах тэ ямар чадваруудтай байдгийг одоо яг энэ дэлхий гэдэг гариг одоо яг ямар дэлхий одоо ямар орчин байдгийг гэдгийг нь одоо эртхэн шиг бид нар хүүхдүүдэд сануулж гэж болгоомжлох юм бол бас зарим одоо туршлагуудыг бас хөнгөөнд авах боломжтой байгаа даа. Тэгээ өөрсдөө энэ хүчрхэг агуу энергиудээ зөв чиглүүлж чадах юм бол гайхалтай зүйлүүдийг эргэн тойрондоо бүтээх чадваруудтай байдаг болохоор энэ хүүхдүүдийг зөв чиглүүлэх хэрэгтэй байгаа даа. Тийм болохоор энэ хүүхдүүдэд зориулсан одоо сургууль Phoenix Academy маань одоо энэ үйл ажиллагаагаа одоо 4 сарын 25-нд Монголын цагаар 18 цагаар одоо онлайнаар эхлүүлэх гэж байна. Дэлхийн өнцөг болон бүр цууж байгаа ийм хүүхдүүдтэй ийм дүүнертэй одоо эцэг эхүүд маань болон одоо насан турш хүмүүсүүд маань одоо хүүхдүүдэд энэ мэдлэгийг олгох энэ сургалтанд одоо суулгаарай. Тэгээ өөрөөсөө ч гэсэн бас миний зохион байгуулалт явуулдаг сургалтуудад сууж одоо энэ мэдлгүүдийг олж авах хэрэгтэй. Энэ эцэг эхүүд хүүхдүүд маань бол одоо маш их хурдан хөгжиж одоо олон зүйлсийн талаарх мэдлгүүдтэй болж байгаа. Тэр чинээгээр эцэг эхүүд бас хөгжих хэрэгтэй байна. Хил усыг сурах хэрэгтэй байна. Бас олон талын энэ мэдлгүүдийг олж авч энэ одоо чадваруудыг бас эзэмших хэрэгтэй байна. 50 гарчлаа 60 гарчлаа гэд ингээд 40 гарчлаа гэд ингээд хойшоо суух биш. Эсвэл бол баг би одоо 10 жилээ төгсөж сургууль сурчсан одоо ингээд тодорхой хэмжээний амьдралыг хуримтуулаад ингээд явж байгаа болохоор би бүхнийг мэднэ гэдэг ийм өнцгөөс одоо насан турш хүмүүсүүд маань хандаж болохгүй байна. Яагаад гэвэл манай дэлхий маш одоо хурдтайгаар өөрчлөгдөж байна. Ялангуяа одоо энэ энергийн талаархын одоо өөрсдөө хинбэ гэдгийг ойлгох, өөрсдийнхөө энэ дотоод хүчээг нээх
нэх энэ арга техникүүдийг бас суралцах хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо дэлхийн маань бүр улам л энэ одоо хүчтэй энерги одоо шат руугаа орж ирж байгаа болохоор энэ одоо зөв бодолтой энерги зохицуулж одоо сурах юм бол маш олон гайхалтай зүйлүүдийг өөрийнхөө амьдралдаар бийжүүлэх, материалыг болгох одоо боломжууд нь нэгдэж эхлэх болно. Тийм болохоор удахгүй ихтлийн сургалтууд маань та нар маань бас суугаарай. За тэгээ бас энергийн оншилгоо, цэвэрлэгээ, ангаалт, бас энерги өсгөх одоо хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол бас миний зохион байгуулдаг онлайн энерги ангаалтанд ороорой. Энерги ангаалтын талаарх болоо сургалтуудын талаарх, надтай холбогдох талаарх бүх одоо дэлгэрэнгүй мэдээлүүд энэ бичлэгийн доорх одоо мэдээллийн хэсэгт орчихсон байдаг болохоор та нар маань бас тийш ороод мэдээлэлтэй танилцаарай. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Удахгүй дараагийн хамжлагаар уулзъя. Түр баяртай.